бол эгэл жирийн Монгол охин Эрдэнэбаатрын энх юм. Энэ миний төв. Аав ээжийн хайр инхрийлэлд өсч, ээжийн маань ирч хүчтэй цуцшгүй зам. Аавын маань ажилсаг чанар миний амьдралын бахархал юм. Хүүхэлдэйн кинонд дурлдаг жаахан охин харин үлгэр тэгтлээ итгэдэггүй. Тэгээд л би тооны ухааныг сонгож санхүү эдийн засгийн оюутан болсон байх. Харин нэг л өдөр ээж маань дэлхийн мисд оруулна гэж ярьдаг байсан биелж арт түмнийхээ хайр хүндэтгэлээр тэрхүү мисийн тэтмийг хүртсэн юм. Мис гэдэг алдар хүндийн ард асар их үүрэг хариуцлага, нийгмийн сайн сайхан, инх тайвны төлөө хүмүүнлэг үйлснэ, дотоодгоо үзэсгэлэнгээрээ бусдын төлөө зохилох их зөрөгтөн байх ёстой болсныг ойлгосон. Ингээд би олон судалгаа хийж сүрийгээ эсрэг тэмцэхээр шийдсэн. Гэвч сүрээ бол Монгол төдийгүй хүн төрөлхтний аимшигт тахал байл. Дэлхийн нийтээрээ тэмцэж байхад энгийн Монгол охин юу хийж чадах бэлээ? Би айсан, гутарсан, магадгүй бууж өгөх гэж байсан байх. Гэвч аавын минь хэлсэн үг, бас олон хүний итгэл тээсэн харц, хандлага намайг зоригжуулж инхрийн эрдэнэ сангаа байгуулад сүрээгүй Монгол төслөө 21 аймгаар хэрэгжүүлсэн. 100 төгрөг нэмэх аянаараа хандив цуглуулж, өвчнөө шаналж байгаа өвчнүүдээ ийм бэлтгэл тарааж, олон нийт залуус танцсан видео шторкийг бусад мисэгч нартайгаа хамт бүтээж, сурагч багчуудынхаа дунд энэ сэдвээр зургийн уралдаан зарлаж, гудамж талбайд үзэсгэлэн гаргаж, нөө би илч бүг найрамдах хятад ард улсын тэргүүн хатагтай Пэнлюянд цагтл бичиж, амжилттай хэрэгжүүлсэн төслийн туршлагаасаа хуваалцахыг хүссэн юм. Нэг л өдөр Монгол дахь бүг найрамдах хятад ард улсын элчин сайдын яамнаас бидэнтэй холбогдож уулзсан юм. Ингээд загтлын маань хариу тэргүүн хатагтай илгээлтийг гардуулан өгсөн. Сүрийн өвчний эсрэг хоёр орны эрүүл мэндийн найрамдал хамтын төсөл эхэллээ. Хүн бүр эрүүлийн аз жаргалтай байгаасаа гэсэн том мөрөөдлийн өчүүхэн хилтерхий биелж байгаад би улам урам зоригтой болсон. Монгол байгаа сүрийн өвчтнүүдийн төлөө эхэлсэн багахан төсөл минь одоо дэлхийд дахны эрүүл мэндийн төлөө их үйлсийн эхлэл боллоо. Гэвч сайн улс зарим нэг сар мэдээг дуулгаж, худал ховж бас шаналхад хөдлөө. Үгүй, энэ бүхэн намайг зогсоож чадахгүй. Учир нь хүмүүнлэгийн төлөө зохилох халуун зүрх сэтгэл минь бүх саад бэрхшээлийг давах эрч хүч хам болон бослоо. Дэлхийн ертөнцид дайршиж байгаа энэ цагт тал нутгийн эгэл охины санаачилсан сүрээгүй Монгол төслийн цар хүрээлэл олон улсын анхаарал төртөж, цаашдаа инх жаргалын төлөө хүн бүр хүчээр нэгтгэж тэмцэх үе иржээ. Та бүхний минь надад үзүүлсэн өндөр их сэтгэлийг тээж 1 жилийн хугацаанд хичээнгүйлэн ажиллалаа. Монгол эх орны хүч чадал арт түмэндээ оршдог гэдэгт би итгэдэг. Нэг нар, нэг дэлхий, нэг тэнгэрийн дор орших хүн төрлөختний сайн сайхны төлөө гар гараасаа бариад хамтдаа тэмүүлцгээе. Намайг Эрдэнэбаатрын энх юм а гэд.